Та бүхэнд Samsung Galaxy утсанд XPEL бүхэл биеийн хамгаалтын хальс суулгах зааварчилгааг хүргэе. Бүтээгдэхүүний хайрцагт хамгаалтын хальс, суйрлуулах шингэн, зааварчилгаа, цэвэрлэх альчуур байгаа. Мөн бидэнд ямар нэгэн дурын пластик юм уу кредит карт хэрэг болно. Орой унтахын өмнө суйрлуулалтыг хийх нь шөнийн турш хальс бүрэн хатаж сайн бэхжихэд эргээр нөлөөлнө. Суйрлуулалт хийхийн өмнө та заавал утсаа унтраано уу? Та суйрлуулалтыг тоос шороогүй цэвэр орчинд хийх хэрэгтэй, мөн гараа сайтар угаасан байна. Та суйрлуулалтаа эхлэхээс өмнө хальс наах утасны гадаргууг сайтар арчиж цэвэрлэнэ. Юуны түрүүнд хальсанд хурууныхээ гарахаас сэргийлж гараа нь оргоно. Хальсан дээрх спикер болон камерны нүх, доод хэсгийн товчлуурын нүхийг чиг болгон хальсыг зөв байрлуулна. Суйрлуулах шингэнээр хальс болон утасны гадаргууг жигд цацаж норгож өгнө. Эхлээд спикер болон камерны нүхийг, дараа нь доод хэсгийн товчлуурын нүхийг тааруулж байршуулна. Байршуулалт зөв таарсан гэж үзвэл пластик картны гадуур цэвэрлэх альчуураа орон хальсны түүх хэсгээс шингэн болон хийг жигэд шахаж гаргана. Samsung ээж утасны 2 ирмэг гүдгэр байдаг тул хальсны 2 зах бүрэн наалдалгүй үлддэг. Дасгалгааны температурт 10 орчим минут байлгасны дараа ирмэг хэсэг дэх ус ууршин хатах ба энэ үед ирмгүүдийг сайтар нааж өгөөрэй. Урд хэсгийг бүрэн суйрлуулсан бол одоо ардлын хэсгийг суйрлуулцгаая. Утасны гадаргууг сайтар арчиж цэвэрлэнэ. Гарын хуруунуудыг дахин норгоно. Хальс болон утасны гадаргууг мөн жигэд цацаж норгож өгнө. Камерны нүхийг зөв тааруулан дээд хэсгийг байрлуулна. Доод хэсгийн 2 үзүүрийг 2 талд дэх шимтэй байхаар байршуулалтыг хийнэ. Хэрвээ алдаатай бол хальсыг хуулж аваад дээрх үйлдэлүүдийг дахин хийж болно. Байршуулалт зөв гэж үзвэл урдын адил пластик картны гадуур цэвэрлэх альчуураа орон хальсны түүх хэсгээс шингэн болон хийг жигэд шахаж гаргаарай. Их биеийн хальсыг бүрэн суйрлуулсан бол одоо захир өмгүүдийн жижиг хэсгүүдийг шингэн хэрэглэлгүйгээр хуурайгаар нь нааж суйрлуулна. За ингээд таны утас эдгэрдэг хамгаалтын хальсаар бүрэн хамгаалагдлаа. Хийгдэж дуусны дараа 1-2 хоногт бүрэн бэхжих ба суйрлуулах явцад үүссэн жижиг хий бөмбөлгүүд хэд хоногийн дараа өөрөө аяндаа арилах болно. XPEL хальс нь таны утасны дэлгээс ар тал бүх хажуу талыг бүрэн бүрхтгэхээрээ бусад хамгаалтын хэрэгслээс илүү юм. Танд одоо том зузаан гэр хэрэггүй боллоо. Танд амжилт хүсье.